Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэн Улаанбаатар хот 24 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. За үүний нэг нь сонгон найрхан дүүргийн 5 дугаар хороонд хэрэгжих хааны материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл юм а. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд 12.6 га талбайд 1800 айлыг орон сууцжуулах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг нийслэлийн орон сууцны корпорациас зохион байгуулсан юм а. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлэх баримт бичгийг заасан хугацаанд нийт 3 компани аль бие ёсоор худалдан авч оролцсон. Үүнээс ирүүлсэн төслийн саналыг хилэлцэж гишүүд хараат бусаар үнэлснээр Material Impex хувьцаат компани, Material Impex Construction хязгаарлагдмал хариуцлагатай компани, за Con Consulting хязгаарлагдмал хариуцлагатай компани хамтран түншлэл шалгарч батламжаа гардан авлаа. Төслийн 2 дугаар шат нь 2027-аас 2029 онд 808 га талбай бүхий 137 нэгж талбарыг чөлөөлж нийт 1200 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За энэ төслийн хувьд бас онцлогтой. Нийслэлд анхудаа бас газар чөлөөлтөө хийгээд тухайн чөлөөсөн талбар дээр хувийн хвшил өөрийн хөрөнгө оруулалтаараа төслөө хэрэгжүүлнэ. Ингээд бид одоо шалгарсан компанитай яг гэрээний шатанд одоо хилцэл хийхээр ингээд явагдаж байна. Ингээд тухайн байршил дээр баригдсан төслийн орон сууцнаас одоо газар чөлөөлт болон дэд үтсийн зардлалт тухайн компани нийслэлийн орон сууцны корпорацид орон сууц бэлнээр одоо орон сууцны санд орон сууц өгөхөөр ийм одоо гэрээтэй байгаа. Төсөл хэрэгжих газрыг нийслэлийн газар зохион байгуулалтын алба чөлөөлсөн бөгөөд шалгарсан хувийн хвшил тухайд байршилд хөрөнгө оруулалт хийж 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Мөн төслийн хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг, 400 хүүхдийн сургууль, худалдаа үйлчилгээ, спортын төв бүхий цогц төлөвлөлттэй орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ. Material компани бол одоо 68 жилийн төвөгтэй үндэсний одоо уган компаниудын нэг. Энэ 24 мега төслийн нэг болсон хааны материалын 1800 айлын орон сууцны дээр бол бид одоо энэ 20 минутын хот гэдэг энэ ерөнхий концепцийн дагуу бол одоо худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, за дугуйн зам, гэрэлт, гудамж зэрэг одоо орчин үеийн архитектурын чийдэлтэй одоо яг тухайн орчиндоо тухайн гэрийн гадаа бүх үйлчилгээ одоо бүх үйлчлэгийг одоо хүлээж авахд тийм боломжтой ийм концептээр одоо бид нар архитект төлөлтийн даалгавар ерөнхий төлөвлөгөө гаргасан ажиллаж байгаа. Нийслэлийн газар чөлөөлөлтийн хилтэс тухайн байршилд газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийт 222 нэгж талбар нөлөөлөлд өртснөөс газар чөлөөлөлтийн явц 93.9%-тай үргэлжилж байна. Төслүүд дээр аль болох газрын нийт талбай 12.6 сонгон харахын дээр бол 12.6 га байгаа. Тэн дээр зөвхөн 40% дээр л барилгачиж байгаа гэдэг ерөнхий одоо мэдээллээс гадна 60% буюу за үлдсэн хэсгээр бол одоо нийтийн орон зай, зогсоол, за үйлчлэгээ, сургууль цэцэрлэг гэдээ бусад нийгмийн одоо бүтэц бүтцүүдийг бол төлөвлөж өгснөөр нэлээд онцлогтой байсан. За архитектур хэв шинжийн хувьд бол бас сая хурлын үед мэдээлсэнтэй адилхан ер нь бол ийм модерн лофт байдлыг одоо төлөвлөж өгсөн нэлээдгүй ийм онцлогтой байсан. 3000 айлын орон сууцын төсөлд Material Impex хувьцаат компани хамтран түншлэл шалгарч батламжаа гардаа авч ажиллаа эхлүүллээ.